гадуухан хайрч өнөөдрийн над руу тимүүлээ доосон чи заавал жаргам доосон чи замаа би одоноо Багаарда миний хөвдөлтэй хүчтэй тийрд юм бэ? Байна. Гөлөг минь. Чи нөгөө юм авсан уу? хүүхдүү тийм авч чадах. Авчирч өгсөн сувилагчд нь миний өгсөн мөнгийг өгсөн бэз. Тэгсээ өгсөн. Гойдараа тэгээд энэ хүүхдээ чи хааш тавьж байгаа юм. Зүгээр л наадхаа гол руу шийдчих. Гол руу шийдэхээ. Тэгээд наад хэрэг чи дуусах бол. Гойдараа энэ хүүч намид биш үү? Миний хэлснээр хийж юм шиг гөлөг минь. Ажлаа дуусгах чад надад хэлээ. Арай дууслаа. Орахыг өөрөө үчигсэн. Одоо тэгээд тэрнээс үтсэн хасуурууд байхэд үсэж юу гэж үтэй. Би ясагт. Амжилт. Хатуу хэдэндүү. Хатуу болж байгаа юм шүү. Яаж усчих юм бэ? Би чамайг яаж чадах юм бэ? Чи ясаа зүгт. Чи ясаа тэлэг. Тархаж зүгээр болохгүй гэдэг. Эцэгч чамайг хүртэл зурсан болгоод өгөөж байгаа хүн энэ дэлхийд хийж чадахгүй зүйл гэж байна. Би яаж чамайг усч юу юм бэ? Би чамайг яаж усч юу юм бэ?
гэж хэлбэр хоол болгох. Ичиг гэж юу? Юу хийж чадах юм бэ? Хэрвээ хүүхдийг өсөж чивэлээ дарах гэж юм. Төлбөрөө хоол болгох гэж хийчихвэл юм шүү. Бидний хин хайрлах юм бэ? Усэм явахтай. Өчигдөр хин хайрлах. Хастагийн өхлийн буруутныг үнэн зөвөөр олж тогтоохыг таньяас хүсье. Энэ хэргийг нөлөө бүхий хүмүүс эд хөрөнгө эрх мэдлийнхээ төлөө захиалсан байж магадгүй гэж би сэжгэлж байна. Таны шудраг ёсны төлөөх тэмцэлд амжилт хүсье. Хүндэтгсэн алтан дулгаа гэж чамайгч зүг мөртлөө зөрүүтгөн гэж дуулсан юм байна. Сайда та намайг дуудуулсан. Өөтэй. Урдагч том мэдсэн. За, ажил төрөл сайн уу? Сайн байгаа. Та намайг ямар хэрэгээр дуудаа? Надад нэг юм өргөдөл ирсэн. Энэ талаар л өөртөө ярилцах гэж. Миний талаар гомдол юм болов уу? Үгүй, гомдол биш. Өөрийн чинь мөрдөж байсан хүн амны хэргийн эзэн холбогдогчийг зөвшөөрөхгүй байгаа талаар л өргөдөл байна л та. Уг нь би ойртой хүн амны хэрэг мөрдөхгүй байгаа л та. Авилгатай тэмцэх газар хуваарлагдсан гэдгийг та мэдсэн биз дээ. Хастаг хүмүүсийн хэргийг урд нь өөрөө мөрдөжсэн баха. Тийм ээ. Гэхдээ мол дарга өөр мөрдөн байцаагч шилжүүлээд тэр нь илрүүлсэн гэсэн шүү дээ. Нэг би мэдж байгаа.
энэ хэргийг дахин шалгах хэрэгтэй байна. Эхнээс нь мөрдөжсэн хүний хувьд би өөрт чинь энэ хэргийг дахин шалгах гэдэг даалгавар өгч байна. Ойлгов уу? Би энэ хэргийг мөрдмөр байна. Тэгээд ч эзэн холбогдох чинь тогтоогдсон гэдэг байна. Би өөрөөс чинь ямар нэгэн тайлбар шалтгаан сонсох гайгүй. Та энэ хэргийг эхнээс нь маш нягт нямбай дахин шалгах хэрэгтэй. Тэгээд ажлынхаа явцын талаар надад цаг тухайд мэдэгдэж байгаа. Мөрдөн байцах хэлцээний дарга мол зөвшөөрөх юм болов уу? Санаа зовлтгүй би мэдэгдэж чинь. Чи бусад хэрэгүүдээ хойш нь тавиад одоо энэ хэрэгт анхаарлаа хандуул. За, ойлголоо. Гэхдээ сайдаа. Та яагаад заавал намайг сонгосон юм бол? Би өөрт чинь тайлбар тавих албагүй. Өгсөн үүрэг даалгаврыг л биелүүл, ойлгов уу? Сайдаа. Энэ хэргийг би яг үнэн зөвөөр нь мөрдөж болох уу? Би чамд тэгэл гэж үүрэг өгч байна. Өөр асуух зүйл байна уу? Тэгвэл нэлээд хэдэн нөлөө бүхий хүмүүс энэ хэрэгт оролцсон байж магадгүй гэсэн сэжиг таамаг надад байгаа юм л да. Энэ хүмүүсийг шалгах эрхийг та надад өгөх үү? Танай хэлтсийн ажилтнуудад ийм үүрэг байгаа гэж би бодож байна шүү. Тэрийг наашаа орж ирснийг гадаа байгаа бүх хүмүүс харсан. Тэглөө. Энийг салгачих бол дэртээ тэрэмгүй. Хүссэн хүсээгүй нөгөө ертөнц рүү явна. Бас амьдрах гад гүрийгэд байх болов. Дарга хүүхэд нь яасан? Юу? Яагаад энэ хоёрын хүүхэд? Энэ хоёрын нөгөө гүлгүү. Одоо нөгөө ертөнцид автагаан жаргаж яваа байлгүй. Уучлаарай дарга сайн ойлгосонгүй. Чи ойлгох хэрэг байхгүй. Мэдгч хэрэг байхгүй. Энийг чи харин ухаа орохын л сайн хянаж байна. Ойлголоо дарга. Та нар энд юу хийж байгаа? Энд гадны хүн байж болохгүй. Гар. Эмчээ та даргаыг танихгүй юу? Зүгээр. Тэр яах вэ? Уучлаарай минь дөө. Энэ манай нөгөө туслахын бүсгүй байгаамаа. Тэгээ одоо ийм байдалд орчлоо гэж дуулан гутаал ахын зүгээр сандраад л ухаан надаггүй л гүгэд хэлээ. Уучлаарай. Та нар хэрэгтнийг олоход л санаа тавь. Бид нэр өөрсдийнхөө ажлыг чадах чинийг ирэл хийж байгаа шүү дээ. Саад болохгүй сайн байна. Аслис би чамд хэлээгүй юу? Манай эмч нарын одоо энэ тангарах даа үнэж энэ сайхан ариун цагаан сэтгэл би та нарын одоо бурхан л гэж ойлгодог шүү миний дөө. Юу одоо миний муу энтүү одоо би энэ юу юм
оршин байна. Хизээ явах орох нь. Тархиндаа хүнд гэмтэл авсан. Дээрээс нь хүүхдэн зулбаж маш их тусаалцсан учраас ухаан орно гэдэг хэцүүхэн л байна. Бурхан минь ээ одоо